Баг хангай хөшгийн хөндийн чиглэлийн салбар төмөр замын төсөв. Төслийг хэрэгжүүлэгч Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани. Монгол улсын эдийн засгийн суурийг тэлэх Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх шин сэргэлтийн бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр хөшгийн хөндөд 31 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс бүхий 150 мянган хүн суурших дагуул хот байгуулгаар төлөвлөж байна. Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгаснаар шинэ хүннүү хотод төрийн байгууллагуудыг үе шаттайгаар шилжүүлэн байршуулж, олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, аялал жуулчлалын цогцлбор, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв, их сургуулийн хотгон бүхий төрөлдсөн эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхээр зорж байна. Нийслэлийн дэд бүтцийг дэмжих зорилгоор хөшгийн хөндөдөх тээвэр логистикийн төв, терминал хүрэх төмөр зам барих асуудлыг засгийн газрын 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж байна. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани санхүүжилтээр баригдах энэхүү салбар төмөр зам нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн баг хангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дамжин олон улсын шинэ нис онгоцны буудлаас урагш чиглэн хүннүү хотод төлөвлөгдөж буй төмөр замын шугам юм. Улмаар хөшгийн хөндийн тээвэр логистикийн төвийг Улаанбаатар дунд говь чиглэлийн автозам руу 9 км хатуу хужилттай автозамаар холбох бүтээн байгуулалт хийгдэж, хүннүү хотын логистикийн төвийн тээврийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэнэ. Энэхүү салбар төмөр зам нь гол замын урт 102.5 км, замын дэлгэмэл урт 152.2 км, 1520 мм царигтай 3 дугаар зэрэглэлийн ачаа тээврийн зориулттай төлөвлөгдсөн төмөр зам юм. Төмөр замын доод бүтцийн ажилбарт 2.5 км төмөр бетонын гүүр, 115 ширхэг мал ан амьтдын нөхөн гарц болон ус өнгөрүүлэх хоолойтой, 12.2 сая метр куб ухмал, 8.3 сая метр куб далангийн ажил хийгдэх бөгөөд нийт газар шорооны ажлын хэмжээ 20.5 сая метр куб болно. Төмөр замын дээд бүтцийн угсралтын ажилд 19,590 тонн зам төмөр, 264,663 ширхэг төмөр бетон дэр, 362,966 метр куб балласт, 61 ширхэг суман шилжүүлэг, 529,326 ширхэг зам төмөрийн бэхэлгээнээс бүрдэнэ. Хөшгийн хөндийн тээвэр логистикийн төв нь газар зүйн байршлийнхаа давуу талыг ашиглан ачаа тээврийн нэгдсэн терминал, тээвэр логистикийн бүстэй байхаар зураг төсөлд тусгаад байна. Тээвэр логистикийн бүс нь 400 га талбайд байрших бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлнэ. Хүчин чадлын хувьд 2030 онд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлдэг агуулга, гайлын үйлчилгээний нэгдсэн цогцлбор байдлаар төлөвлөж, хуурай бомб болгон хөгжүүлнэ. Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хөшгийн хөндий рүү салбар төмөр зам барьснаар Улаанбаатар хотод орж ирж байгаа импортын бараа, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, бүх терминалууд, ачаа тээврийн бүх терминалуудыг үе шаттайгаар гаргах ажлыг зохион байгуулна. Ингэснээр нийслэлийн автозамын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, дэд бүтцийг дагсан дагуул суурьшлийн бүсийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой төсөл болно. Төслийн хүрээнд хийгдэх төмөр замын ажлууд нь Улаанбаатар хотыг тэлэх, дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгын дор нийслэл хотод тулгамдж буй олон асуудлуудыг шийдэх чухал ач холбогдолтой. Тухайлбал, гал тэрэгний хөдөлгөөнөөс үүдэлтэй автозамын төвжирэл нийслэл хотод 144 минут байдаг бол Улаанбаатар хотод буух бүх төрлийн чингэлэг ачаа тээврийг хөшгийн хөндийдөх ачаа тээврийн нэгдсэн терминал руу шилжүүлснээр 21 минут болж буурах. Гал тэрэгний хөдөлгөөнөөс үүдэлтэй автозамын төвжирэл, чингэлэг ачаа тээврээс үүдэлтэй ачааны автомашины хөдөлгөөнийг сийрүүлж, Улаанбаатар хотын хэд төвлөрлийг сааруулж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ. Түүнчлэн автозамын төвжирэл, агаарын бохирдол, дуу чимээг бууруулах шийдэл болох юм. Улаанбаатар хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглосон тушаа шийдвэр бодитоор хэрэгжиж, нийслэлийн суурьшлийн бүс, иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчныг болзошгүй аюул эрсдлээс сэргийлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг монголчууд өөрсдөө буюу төмөр замын барилга угсралтын ажлыг Монголын төмөр зам
төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх бөгөөд бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуй нэгж 2500 гаруй ажилтнтайгаар 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэв. Бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниудаа бодлогоор дэмжин хамтран ажиллана. Дотоодын боловсон хүчин инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангана. Төмөр замын техник эдийн засгийн үнэлгээ инженерийн наривчилсан зураг төслийг 2025 оны 4-р сард дуусгаж, барилга угсралтын ажлыг 2025 оны 4-р сарын 25-ны өдрөөс эхлүүлж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 8-р сарын 25-нд барьж дуусгана. Хөшгийн хөндийд сүндэрлэх эдийн засгийн чөлөөт бүс үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс нь Монгол үндэсний бахархлыг сэргээж, эв нэгдлийг эрхэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болоо зогсохгүй. Хөгжлийн шийдлийг илэрхийлсэн загвар хот байх болно. Баг хангай хөшгийн хөндийн чиглэлийн салбар төмөр замын төсөв. Төслийг хэрэгжүүлэгч Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани.